Энэ амац үзүүлж. Асууларлын болсон анслагдсан нэгэн жижиг тосгонд аав ээж охин амьдран суудаг байжээ. 2015 оны өглөөний сарын 1 өглөө аав нь өглөөний хөзөг бэлтжгээд охиноо. Нандаа миний охин буугадар хичээлд явахаас өмнө цаагаа очих. Аав ээж хүлээгээд байна шүү гэж хэлдгээр хэлэнгээ ширээний ард сууж байх нэртэй өөрийн хийсэн ундаа зүүж тэв. Охин нь хоёр давхраас бууж ирээд би чаа уухгүй гэж хэлээд гарах гэтэл аав жоохон цохолтонгоо. Нандаа чи чинь яаж чадаад байгаа юм бэ? Би ч гэсэн ерөн чамайг ингээд авах дургуур чиглэж байна шүү. Дуугаа суугаад хоолоо идчихэд яв. Гэхэд ээж нь миний охин хоолоо сайн идчих хэрэгтэй. Даавда битгий уур. охин өч дууралгүй дурамчхан ширээний ард суулаа. Аав нь их нэртэй хандан Хайрт минь охин хөвгөж том болох хэцүү юм аа. Эхтэй хөвгөд байсан бол нэг сайн алгадаад авахгүй юу? Хараа энийг хамлаад үзтээ ямар болж энэ аяхтай халуун шүлд өгүүлэхэд охин ухсхийн моос аяхтай шүлийг газар шидэв. аваа болж би танаа залгаж байна. Төгөд гэж галзуур байгаа гэж айтухан хэл. Аав ч хоёрын сандарч аав чи яаж байна? Ээжигээ халаа болоор түллээ ч одоо. Өглөө ажилдаа явахаас өмнө та хоёрыг бас ажил хичээлдээ явахаас өмнө идэг хоолойд бэлдэж байхад энэ арай хэдэрч байна шүү нандаа. Уучлаарай хараа. Нандаа миний охин ээжээсээ уучлахгүйгаараа. надад ямар ч ээж байхгүй, тэнд ямар ч ажил байхгүй. Та зүгээр таамаг чиг эртэл гэрээс битгий гараарай гэж хэлээд гүн гарав. Аав нь их нэлмээр Хараа энэ хүүхдийг одоо яалтай үлээ дээ. Энэ хүүхэд бүр дийлгээ боллоо шүү. Би алгадах гэхээр хэтрүүлчих гээд байх юм. Чи нэг Зүгээр дээ. Миний охин их гонтой. Шилжилтийн нас шүү дээ. Хоёулаа охиноо ойлгох бол мөрхийн ойлгох. Би ч бас ажилдаа явъя да. гэж төвшруулаад нөхөрөө. тэгэлгүй яах. Би ч бас өөр ажилдаа явъя да. Гэж асуусан хоолой цэвэрлэнгээ хэлээ. Чимэд амарч байгаа шүү дээ. Сайн хамраад ээжээ. Тэгээд тэр Тами гэдэг хүүхэн өчигдөр манад хонсон доо. Тэр шөнийн 3 цагт би бацад тусахгүй доошоо босна. Тэр хүүхэн ариун цэвэр өрөөнд ганцаараа яриад байжсэн. Өрөөний хаалга хагас сонгоход байсан. Би гаднаас нь сонссон. Чи байхсгүй. Чи гэж нэр зовоохсгүй гэд олон дахин тавтаад байсан. Хамгийн сайн нь ариун цэврийн өрөөнд гэрэл хамтралцтай. Тэгээд харанхуй өрөөнд ганцаараа тэгээд яриад байжсэн. За чимэл боросоо сонсдээ. Битгий илүү цар санаа зовдаа. Чимэн ор ажил ихтэй байгаа. Ортой ядарсан байгаа л дээ. гэж хэлнийх нэрээ дамжуулахад их нэрээ. Гэтэл тэр хүүхэн их сайн сэтгэл зүйч хичээд ирэх гэсэн зүйлд зүгчсэн. Манай улсад янз бүрийн шашны урсгал байдаг гэж хүнийг янзаар нь хурцлдаг урсгалж байдаг гэж сонссон. Тийм хүмүүс шиг санагддаг. Чи хэрвээ тэрнийг хэрүүл чамаар хэмжүүлэхгүй гэдээ явуулж хараа заяа. гэж шаачтай хэлээд. Би ажилдаа явлаа гэдэг гарав. Ингээд сохолцоо дараа чанартай хавтарч Тами гаднаас орж ирв. Өглөөний мэн шүтчихгүй юу? гэж хэлээд төгөлдөр. Өнөөдөр том охин минь ээжигээ халаан шүлгээр түлхэнгээ алдлаа. Өчигдөр юу гэсэн гэж намайг ингэж ихэр өхөөж гэсэн гэ бодноо. Их асуугаагүй. Чамайг асууж. Яа, чи зүгөө. Чи зүгээр. Зүгээр ч биш вэ?
Энэ уяжтай наркомаас хат төгөлдөр. Би бас л санаа дээрт гүйл байна. Өнөөдөр охинтой гонвингаалтлаа. Эхнэр минь л аваад зогсоолоо. Би өөрөө чамаар авчлах боллоо. 3 хоног ажил хийлээ. Би дээрс жоохон юм бац. Эмчээс олмоор гэж хэлээд нүдэд хамгаалсан маарих нэг гүйлх харсан. Яасан? Ихнэр чи кисмэс хийлээ. Шинээр Оник сонссон томилдор. Чи юу яриад байгаа юм? Байхгүй л юм шүү дээ. Ажиллаа явсан гэдэг. Чи мэдээ байсан. Гэж хэлэхдээ зэрэгцэн ихнэр гаднаас орж ирээд энэ хүүхний гинтээс яваад гараг хөөж явуул гэж бархан дээр. Төгсөж чинь яваад энэ зүйлээ яаваа би чинь зүгээр үнэ дээ гэхэд юу ч үссэн энэ хүүхний яваад гараг гэж бархан. Та би үгийгтэслэж Чимээг балаад өгч байгаа юм. гэж төгсөн харснаа. Ихтер чинь жилийн өмнө гартаслаа бас багсан. Чи өтөхгүй байхгүй хүний хүмүүст 17 насны охины амтыг хамгаалж байна. Охин чинь дайцдаг байх. Ханаа зүс сүгэлсэн би бүстэйга барайд нэг жил болсон би. Чамтай байх хэцүү бай. Атлагтан чичээсээ явъя гэж явж байгаа. Харин чинь сэтгэл яхад охин чинь заах мэт гэж хэлэхээр ингэж томилдор бүгдийг санаж. Бурхан минь би одоо яах вэ? Намайг уучлаарай охин минь. Би одоо бүгдийг саналаа. Миний өөрийнхөө аавыгаа уучлаарай. Би нэр ингэж амьдрахаар өхөл таар. Энэ томилдрыг шодан хэлээд таами хүчөлөөрийн төлөвлөгөөний дагуу явж байгаа юм бит. Томилдорлоо харснаа. Чи мэрвэнно. Одоо намайг тахад. Тэрээр маргааш өглөө чи тэгээд бацси. Би чамд сэгдээ яваад. Тэгээс чи муухайгаас аль өөрийгөө Энгэрэ өрнөж тэд таамигийн нэмлэгт очив. Энжилгийн өрөөнд ороход өрөөний тэг дунд нэгэн том авс байхан дээр. Энж төгөлдөр дандаа цаан шинийг аварч 3 цаг хэвт бид чамайг яах ч ханлаа. Төгөлдөр жоохон жирхэж байсан ч авсан дараад хэвтлээ. Гэтэл юу шоодл тэр авсыг таяг хатаж бич юм. Төгөлдөр сандрам. Та нар юу хийгээд байгаа юм бэ? Намайг цасаж байна. Та нар юу хийгээд байгаа юм бэ? Гинжин сандрам хэлгээд таами юмч хоёрын нээлтэж. Таами. Чи намайг сонсож байна уу? Гэж муухан хонлогоороо сухад төгсөө бүрчээр сандрам. Сонсож байна. Та нар юу хийгээд байгаа юм бэ? Гэхэд авсны тгийг хадаж дуусаад өргөд зүүж буй мэдрэмж дөрөв. Юу машин хийж авч явж байгаа нь төгөлдөрт маш бодит мэдрэгдэж байв. Төгөлдөр сандран. Намайг эндээс гаргаж би өхмээргүй байна. Намайг та намайг амдаар минь ингэж болохгүй. Би чинь охинтой. Би охиноо ингэж ганцаараа гар нүлдэж болохгүй. Намайг эндээс гаргаач гэж маш ихээр ярьсан. Бүхэл амьдралынхаа харагдаж охиноо бодмолсаар хажууд дэш хавтал хажууд ихнэн хөвтөж байгаа юм дэр. Тэсний чи намайг архих гэж байгаа юм уу? Гэж хэлэхэд төгөлдөр бүр ихээр сандарч би өчгсөн бахтаа гэж бодогдож зэрэгцэн авсны тагийг одоо нэг гэж хэмжин хэлэх сонсогдов. Эйгөө авсны тагийг нээхэд төгөлдөр яг тэр өрөөнд дотроо эмч болон таами мөн охин нь ирсэн байв. Төгөлдөр маш ихээр уйлж охиноо тэрэн
Миний ах аав нь одоо л ухаарлаа. Би өгч болохгүй юм байна. Би өгсөнтэйгээ зурлаж чамайгаа зовох хэрэггүй. Би өвдөх хэрэггүй. Аавгаа уучлаарай миний өвдөө. Гэж юм шиг бүгдийг ухаарлаа. Энхүү тами. Тийм ээ. Үнэхээр болтлоо. Ихтер чинь нүдэн харагдаж эхэлгэж чи ярих биш айх ёстой. Одоо хэвэн боллоо. Баярлалаа чи. Ингээд тэтгэртэй харьцаалаа. Японд төвш компьютер гаргахаар бүтээсэн хүний сэтгэл хөдлөлийг хэмжлэх энэхүү юм байдаг гэж. Энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Энэ мод соёлаа.